дүнэртэй эрүүлийн сайхан сайхан наадаараа бичсэн. Монгол Ирээдүйн холбоо сая 14 оны 3 сард дагуулсан. 14 оны төлөвлөгөөний 3 том одоо нэгслээд үлдсэн байгаа. Нэгдүгээрт нь нэгдүгээрт нь нөгөө юу Солонгосын дэндээ мөнгөний тэнд одоо Улаанбаатарын гудам гэж байгуулах гэдэг. Ерөнхийдөө одоо манай барилгын ангийн оюутан ерөнхий төслийн гаргачаад одоо уулзахгүй бид нар Улаанбаатар Суулатын юутай захирагчтай уулзах гэж байгаа нэг бид нар одоо Солонгост амьдарч байгаа Монгол хүүхдүүдийн судалгаагаа одоо юугаар онлайнаар явуулах гэж яг нэг 3 төлөвлөгөө гаргасан. Намынчуу хотын Монгол соёлын төв. Энэхүү амралт аюулын цогцолтрыг зарим ирдэг солонгосчуудын хувьд Монгол орны тухай, Монгол соёл урлагийн тухай нээлттэй болж өгдөг урын баян сантай юм. Энд 30 гаруй залуу уран бүтээлч ажиллаж өдөр бүр 4-өөс дээш удаагийн тоглолт хийдэг. Морин циркийн ангийнхан морьтны гайхамшигыг үзүүлж, ардын дуу бүжгийн хамтлаг Монгол туурхтны дуу бүжгээр үзэгчдийн гайхшруулна. Тэдний тоглолтыг анх үзээд ерөөсөө Монголд очих ёстой юм байна гэж шийдээд Монгол руу жуулчилсан маш олон хүнтэй таарч байлаа гэж тус хотхны солонгос ажилтан ярьж байлаа. Тэдний тоглолтыг үзжээ суухад энэ хамт олон Монголынхоо соёл урлагийг сурталчилж түгээн дэлгэрүүлээ зогсохгүй. Тэд өөрсдөө тэр их хөвийг тээгчтэн болж чадсныг мэдэрч бахархан баярлаж байлаа. Ой, нэг бонцлээ. Тэсэх манай Солонгос тэгээд Монголын хөлтөцөд байхлаа. Манай тэгээд бүжигчтэй байна. Өчигдөр манай дөрөвний бүлгэнтэй ирсэн нэг очин болж байгаа. Энд одоо ирсэнд их баяртай байна. Бид 12 сар зүг. Таныг монголчуудаа хандаж наадмын мишиг шүү. Монголчуудаа бүгдээрээ сайхан үдэн чадвартай наадаарай. Амын багштай. Сайхан наадаарай. Тэгвэл тэгээд энд ч яг сэтгэлд нь өндөр байна. Монголын үндэсний ардын өглөөг бас Солонгосын ардын дэвс зүйлээ Монгол орнд төлөвлөдөг гэсэн. Маш их байна. Яг их зүйл болж байгаа. Зөвхөн зөвхөн одоо өндөө юу болохоор гэж байна. Анх 12 онд тоглож шалгаруулсан гэсэн. Одоо энэ зүйлээ гоцсон. Тэгээд хамт олон манчнуудад зөвхөн болохоор ер нь ядарсан үйлдэл одоо баярын мөргөө сам байраараа намайг хэлдэг. Би намайг яахын 2014 оны бүжигчний дэвшилтэд ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр одоо тэгээ хамт олон таваа Монгол ахын бүсгийн наадмаар хэмжиж байгаа маш баяртай. Тэгээ өөрийн хувийн нэмрээ аваад тэгээд хошроо хийгээд тэгээд бүгд мөрөж байна. Тавхлаа бүгдээ тоглоё. Намынчуу хотын Монгол соёлын хотхны жүжигчдийн хувьд бас нэгэн баяр үйл явдал болж байна. Монгол улсын соёл спорт аялал жуулчлалын сайдын тушаалаар энэ хамт олонны 2 гишүүнийг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг наадмын үйл ажиллагааны үеэр гардуулсан нь 2 бүсгүйн хувьд үнэхээр гинтийн баяр байлаа. Би 2003 онд Болдоотор багштай анх барны мартан гайхамшиг гэх группэд анх хэлсэн орсон. Тэгээд 3 онд Солонгост анх ирж хамгийн анхны гараагаа эхэлжсэн. Монгол улсын бизнес зэрэгт, сад зэрэгт ажиллаж байсан. Тэгээд Солонгост ажиллав. 2002 оноос 2004 онд соёл урлагийн төвлөө хүчний ангийн төгсөө. Тэгээд
6-наас өдийг хүртэл үндэсний дуучин чуулгад хүчээр ажиллаж байгаа. Энэ намын групп нь уусаа жил болсон урлагийн групп гэж авдаг. Тэгээд энэ жилээр санаа зүй байдлаар амар автайсан тохиолдолд энэ групп хамагдаад ирсэн. Төсөөлөгөө санаа дормгүй амар тийм ингээд хэл бүхгүй хүнд шокнд орно гэдэг тэгээд тийм л юм боллоо. Аш баярлалаа. Бүгд найрамдах Солонгос улсын Намянжин хотын Монгол соёлын хотхон болсон энэ наадам оролцсон хүмүүсийн тоо цар хүрээлээрээ эсрэг хэмжгэлээ ач холбогдлороо том наадам болж чадсан юм. Учир нь энд цугласан төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд өөр хоорондоо үйл ажиллагаагаа танилцуулах, цаашлаад тус улсад ажиллаж амьдарч байгаа бусад иргэдтэй мэдээлэл хүргэхэд бас нэгэн түлхэц болжээ. Монгол улсын хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харьяа бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвлөрөлд энэ хүн наадмын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна үндсэн ажлаа давхар хийж байсан юм. Солонгос улсад оршин сууж байгаа иргэд маань одоо нэг газар бөөгнөрсөн биш, төвлөрсөн байдалтай биш, энэ тэнд ингээд оршин сууцгааж байдаг. За мөн хууль бусаар болон хууль бусаар амьдарч байгаас шалтгаалаад зарим нь нийл гарч, зарим нь юм нуугдсан байдалтай байдаг. Энэ үгүй ихэд тэр эдгээр иргэд маань ийм наадмын арга хэмжээч байд юм уу? Эсвэл одоо олон нийтийг хамарсан юм баяр ёслолын үеэр ингээд хаяа цугларцгааж байдаг. Тэр бид одоо манай нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнхэн ийм одоо гадаад иргэдийн төвөөс зохион байгуулсан ч байдаг юм уу? Эсвэл одоо монголчуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг Монголын төрийн болон төрийн бус байгууллагуудын зохион байгуулсан арга хэмжээний үеэр иргэдтэй очиж мэдээлэл зөвлөгөө өгдөг, байлгах олон иргэдийг нийгмийн даатгалд хамруулж тэдгээр иргэдийнхаа нийгмийн баталгааг хангах тал дээр одоо зөвхөн анхаарч ажиллаж байна. Монгол соёлын хотхол болсон наадмын маргааш Намянжин хотын төвд 10 монгол оюутны хувьд бас нэгэн баяртай үйл явдал тохиолдов. Энэ хотод ажиллаж амьдардаг өндөр наснуудын санаачилсан сангаас Монголын шилдэг оюутнуудад тухайн жилийн сургалтын тэтгэлгийг олгодог болсоор нэлээд хэдэн жил болжээ. Хуульч, эмч, бүр сайдын ажил хүртэл хашиж явсан энэ хүмүүст мөнгө илүүдсэндээ ийм ажил хийдэггүй юм. Энэ хүмүүсийн буян төлс анх их сонин түүхээр хэлжээ. 우리가 анх бид Монгол улсад очихдоо Монгол улсын талаар их сонирхож байсан. Тэгтэл Солонгос болон монголчуудын төрөх байдал зан заншийн хувьд адилхан зүйл их байсан гайхаж байлаа. Тэр үед хамт явсан гишүүдийн дундаас монгол оюутнуудад туслах шаардлагатай гэсэн санал гарч түүнээс хойш 3 жилийн дараа биднийг Монголд очиход орчуулга хийж байсан оюутан Болортой Солонгос улс Намянжин хотод өөрөө зорин ирсэн ба одоогийн бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол улсын соёлын өргөмжид илч Тим Гуаншингаа дэв залуу хүүгээ болгон Солонгос улсад суралцуулсан нь боловсролыг дэмжих сангийн хэл байлаа. Түүнээс хойш уламжлал болгон жил бүр Монгол улсын их сургууль болон Монгол улсын ихтэй сургуулиудын 150-аас 200 оюутнуудад тэтгэлэг олгосоор ирсэн. Монгол улсын Улаанбаатар хоттой хамтран ажилласнаар Улаанбаатар хотод Намянжингийн гудамж, Намянжингийн соёлын төв байгуулах завшаан болсон. Цаашдаа манай боловсролыг дэмжих сан улам өргөжин дэвж илүү олон оюутнуудад тэтгэлэг олгон ажиллахын төлөө ажиллах болно. Сүүлийн үндэслэлтэй сургуулийн цэглэн электроник IT медиа инженерийн ажиллаж байгаа. Одоо миний сурж байгаа мэдлэг одоо монголчууд тэгээд электроник IT гэж хөгжиж явж байгаа шиг төгсдөө Монголд ажиллах бол айгу Солонгосын IT технологиг Монголд шилжүүлж оруулахад бас айгу төлөвлөлтөө өөрнөж оруулахаар бодлого. Тэгээд Намянжингээс одоо бид ингэж баярлж байгаа. Тэгээд одоо цаашдаа би хичээл суугнаа сайн нэ. Бид нар зөвлөд Солонгос хүмүүс Монгол оюутнуудад зөвлөд ийм холбоог байгуулад тэгээд одоогоо баг 20 жилийн турш ингээд Монгол оюутнуудад зөвлөд энэ сэтгэлийг өгч байгаа юм шиг баярлж байна.
Наадам бол наадам. Улаанбаатарын төвцөнгөлд хүрээлэнд эхлэж байгаа төрийн их баяр наадмаач сумын бэсрэгхэн наадмаач монголчууд бид наадам гэсэн үгээр тодорхойлж сайхан наадлаа. Сайхан наадан боллоо хэмээн бэлэг ирүүлийн дээдэд хилэгцэж эрэгчлийн наадмаа хүлээж эхэлдэг ард түмэн. Их нутгаас асгол суугаач гэлээ их өв соёлынхоо эс ширхэг бүрийг багтаан шингээсэн нэгэн монгол наадам ийхүү өндөрлөө. Харин монгол соёлын хотхныхны ажлын өдөр нэгэн тэлэлжээ. Амралт аяллаа цослбот аялгуу дуу цорайтаж морьтон Монголын цоглог хөвгүүдийн тоглол бод үргэлжилсээр байна. Ийм шиг зарим нэрх аялан амрагчдын цуваач үл тасарна. Ой.